Тэр хууль шүүхтэр явж байгаа юм ямар процесс явж яасан гэдгийг инквайрисэд хариулах уу? Микрофоныг. За Эрдэнэ төрөлдөртийн 49%-тай холбоотой асуудлаар засгийн газрын ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан. За энэ дүгнэлт гарсны дараа 2016 оны 10 сарын 17-ны өдөр хууль зүйн дотоод хэргийн сайдын зүгээс авилгатай тэмцэх газар эрүүгийн байцаан шийдэх хууль заасан авилга албан тушаалын гэмтэргийн бүрэлдэхүүний харьяаллын дагуу энэ асуудлыг албан тушаалын байдлаар уруулан ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн гэмтэргийн шинжтэй үйлдэл байж болзох учраас харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн. За нийслэлийн прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 377 дугаар прокурорын шийдвэрээр энэ асуудлыг гэмтэргийн шинжгүй байна гэж үзэж эрүүгээр үүсгэхээс татгалцсан шийдвэр гаргасныг хууль зүйн дотоод хэргийн аманд 2017 оны 1-р сарын 17-ны өдөр бичиг хэрэгт ирсэн байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гарснаас хойш 27 хоногийн дараа хууль зүйн аманд мэдгдсэнийг танилцуулъя. Ийм л зохицсон юм байна шүү дээ.